Их Британий хаан ширээний дараагийн өв залгамжлагч ханхүү Уильямийн эхнэр Кейт Миддлтон штеп. Маш олон хүмүүс Кейт Миддлтон хайж байгаа гэсэн бичлэг TikTok дээр хийгээд байгаа. Кейт Миддлтон 23 оны 12 сараас хойш алга болсон байхгүй. За 23 оны 12 сарын 28-нд илүү юу яагаад төргөн дуудаад тэгээд эмнэлэгт очсон. Тэгээд тэр өдрөөс хойш ингээд байхгүй 3 сар өнгөрч байгаа бүр алга болоод тэгээд хүмүүс бүр гайхаад маш их ингээд нөгөө нэг худлаа мэдээллүүд түгээсэн. Маш их одоо ховж ив түгээгээд тэгээд нөхөр нь араар нь тавиад тэгээд энэ гэр бүлээс тухтаж байгаа. За эсвэл ингээд Кейт Миддлтон алуулсан байна. За эсвэл ингээ угаасаа өгцөн байна. Төргөн дуудаад ингээ эмнэлэгт очиод тэг өгцөн юм байна. Алга болчих гээд тэгээд байгаа хгүй. Эсвэл ингээд Кейт Миддлтоны төрсөн дүүгийн найз залуу нь ингээд бас сайхан нас орсон юм байл та. Тэгээ найз залуугийн төрсөн дүүгийнхаа найз залууг алчаад тэгээд ингээд одоо мэдхгүй асуудалд орсон. Эсвэл өөрийгөө алдсан. Эсвэл ингээд алуулсан юм байна гэл. Бүр амар их худлаа мэдээллүүд ингээд яваад байгаа. Тэгээд Кейт Миддлтоныг мэдхгүй хүмүүсээ үл ингээд жоохон мэдээлэл Google-ээс хайж үзээрэй. Ерөнхийдөө бол ингээд Английн ард түмний хайрыг айгуу татцсан юм их таахгүй. Бараг Чарльз хаан тэгээд бараг ханхүү Уильям хоёроос илүү алдартай. Тэгээд нөгөө Меган Марклыг Кейт Миддлтонтэй харьцуулаад Их Британий одоогийн хаан Чарльз штэ ингээд хор тавтартай юм байна л да. Тэгээд одоо эмчилгээ хийлгэж байгаа хгүй. Тэгээд ер нь эмчилгээ нь бол сайн уудаж байгаа гэж хэлж байгаа. Гэхдээ ер нь бол жоохон өндөр настай, бас эрүүл мэндийн жоохон асуудалтай. Ингээд таад нэг харж ирсэн нэг зурган дээр нь ингээд хуруу нэг бүр хям шиг болцсон. Ингээд амар нөгөө нэг ингээд хавгандсан бийн. Тэгээд жоохон эрүүл мэндийн асуудал байгаа юм шиг байна гэд ер нь ард түмээ ингээд нэг зурагнаас нүртэл ингээд ойлгоцсон байхгүй. Бүр баг анх нөгөө нэг хаан ширээгээ өв залгамжилж байгаа та. Тэр чинь баг төрүүжилсэн штэ. За тэгээд яг одоо байгаа хааны ингээд эрүүл мэндийн асуудал яригдаж эхлээд ингэсэн чинь хүмүүс шууд дараагийн үр залгамжлагчд ингээд санаа зовж эхэлж байгаа хгүй. Тэр нь одоо Чарльз хааны том хүү ханхүү Уильям байгаа хгүй. Уильямын доор нөгөө Harry байгаа штэ. Асуудалтай нөгөө одоо Америкт амьдарч байгаа. Гэр бүлээсээ гараа явцсан. За ингээд Уильям одоо нэг сонгуульд өгөхөөр ингээд хамаг ингээд хүмүүс юм самардаг штэ. Яг тэрнтэй адилхан өв залгамжлалын асуудал яригдсан чи Уильямыг ингээд асуудалд оруулах гээд байгаа юм шиг ингээд надад санагдаж байгаа хгүй. Тэгтээ тэнгуүдээ ингээд нөгөө Уильям эхнэрээ араараа тавьдаг. Тэгээд эхнэр нь болохоор ингээд араар тавьсны мэдээд гэр бүлээсээ явж байгаа ч юм уу эсвэл ингээд асуудалтай байгаа. Ер нь айгүйх гэр бүлийн асуудалтай байгаа. За Кейт Миддлтон бол баг нэг бол үхсэн. За нэг бол ингээд одоо энэ гэр бүлээс ингээд гарч байгаа марж байгаа. Нэг бол бүр ингээд яг нөгөө комонд орсон байгаа гэл сэхэнд орсон байгаа гэж яриад байгаа. Намайг ингээд оюутан байхаас л бүр айлтэрчод ингээ 16, 19 онд ингээл Уильям эхнэрээ араар нь тавьдаг гэдгийг ингээ бүх ингээд Английн ард түмэн жоох ингээ гадралдаг гэж ярьдагээс таахгүй юу. Угаасаа Уильям бүр харваас ингээд араар тавьдаг бүр наа чин бүр найз охинтой бүр ингээ удаж байгаа гэддэгс таахгүй. Тэгээд би ингээл тийм үү гэл одоо ингээ манай улсын ингээл хүмүүс биш юм чин би яг сайн ингээ мэдэхгүй ингээл тийм үү гэл унаас ч уусаа бүгдээрээ мэддэг гингүүт нь би ингээл ямар ч нэг бүгдээ мэддэм мөртлөөсөө ингээл байгаад тийм үү ингээд тэрэн дээр ямар ч комент өгч ингээд няцаадаг юм уу гэдгсэн чинь ерөөсөө ингээд няцаагаад энэ бол худал мэдээлэл энэ гэсэн юм одоо Buckingham Palace ингээд ордноос л ямар ч тийм мэдээлэл гаргадаггүй. Тэгээд одоо ингээд нэг англид амар удаж байгаа мэдээлэл ингээд дэлхийд дахинд одоо ингээд мэдж байгаа юм шиг ингээд хүүшээ ингээд ханхүү Уильям чи ингээд эхнэрээ араар нь давд юм байж гэдэг байгаа ингээд энэ байдал ингээд надад зүртэл ингээ амар их шин мэдээ шиг санагдах байхгүй энэ ингээд нэг бол ховж нэг бол үнэнчиж магадгүй худлаач магадгүй энэ дээр угаасаа ингээд ордныхаа ингээд хизэж комент хэлэхгүй тэгсэн чинь сая ингээд нөгөө Кейт Миддлтон алга болчлоо гэдэг ингээ 3 сар бүр ингээ TikTok-оор дүүрэн ингээ интернетээр дүүрэн бүр шуугаад бүр CNN, BBC бүгдээрээ ингээд Австралийн телевизэд хүртэл ингээд одоо бүр аль биесны мэдээлэл бэлтгээдсэн чинь Уильямтай ингээ холбоод байсан нэг эмэгтэй нь бүр аль биесны мэдээлэл өөрөө хийсэн юм байна. Би ямар ч тийм гэр бүлээс гадуур альцсан ордгүй гэд. Бүх сонин сэтгүүлүүд ингээ Кейт Миддлтон хайч байгаа гэд бүр ингээ амар их хайгаад исэн чинь Кейт Миддлтон сая ингээ 2-3 хоногийн өмнө аль биесны ингээ мэдээлэл хийсэн. Тэгээ өөрөө бол амьд байна. За тэг бичлэгийг нь би таад орчуулад үзүүлье. Энэ боломжийг ашиглаад намайг хагалгаанаас гараад тэнхэрч явах үед надад урмын үг илгээж намайг ойлгож ирсэн бүх хүмүүстээ би хувьчлан талархал илэрхийлмээр байна. Манай нийт гэр бүлийн хувьд маш хүндхэн сарууд өнгөрлөө.
Гэвч надад маш сайн санаа тавьсан эмнэлгийн баг хамт олондоо үнэхээр их би баярлж байна. Нэг сард би хотоодны маш томхон хаалгаанд Лондонд орсон байгаа. Тэгээд тухайн үед болохоор миний шинж тэмдгүүд хорт авдрын шинжгүй юм а гэж бодсон. Хаалгаа амжилттай болсон. Гэхдээ хаалгааны дараа би энд маань хорт авдар байгаа гэдгийг мэдсэн. Тийм учраас манай эмч нарын баг намайг урьдчилан сэргийлэх химийн эмчилгээнд курсээр орох ёстой байна гэж зөвлөсөн. Би одоо эмчилгээнийхээ эхний үе шатанд явж байна. Мэдээж энэ бүх зүйл маш том цочрол болж ирсэн. Гэхдээ буян бит хоёр энэ бүх зүйлтэй эвлэрч гэр бүлийнхаа төлөө хувьдаа шийдэхээр зорж ирсэн. Та бүхний мэдхээр үүнд нэлээдгүй хугацаа орлоо. Томхон хаалгаанаас эдгэрч дараагийн эмчилгээндээ ороход надад ч гэсэн хугацаа хэрэгтэй байлаа. Гэхдээ хамгийн чухал нь Жорж, Шарлотт, Луи гуравт бүх юмыг тайлбарлахад бас нэлээдгүй хугацаа орсон. Хүүхдүүдтэй ээж нь зүгээр олно гэж сэтгэлийн тайлбарлахын тулд хугацаа орсон гэх юм уу. Би хүүхдүүдтэй хэлсэнчлэн би өдөр бүр сайжирч байгаа. Тэгээд би сэтгэл сүнсэндээ туслах бүх зүйлийг хийж байгаа. Миний хажууд William байгаа учраас би сэтгэлийн тайлбарл баталгааг олж авч байгаа. Мөн та бүхнээсээ хайр, дэмжлэг, нэмжин сэтгэлийг хүлээж авч байгаа. Энэ бүх зүйл бит хоёрын хувьд маш их сэтгэл төрүүлж байна. Та бүхнийг ойлгосоо гэж найдаж байна. Намайг эмчилгээ хийлгэж авах хугацаанд манай гэр бүлийн хувьд хугацаа, хувийн орон зай хэрэгтэй байгаа. Миний ажил надад маш их баяр хөөргийг авчирсаар ирсэн. Тэгээд цаашдаа би ажиллаа хийх боломжтой болохыг зорж байна. Би бүрэн эдгэрхэд төвлөрөх ёстой байгаа. Яг энэ мөчид би амьдрал нь хорт авдарт автсан байгаа бүх хүмүүсийг бодож байна. Энэ өвчнөд ямар нэг байдлаар нүүр тулгарсан байгаа бол итгэл найдвараа бүү алдаасаа гэж би гуйж байна. Та ганцаараа биш шүү. Кейт Миддлтны энэ мэдээнд ингээд анхаарал хандуулж исэн бүх хүмүүс ингээд тэр чигтээ хоёр хуваагдчихээн л да. Нэг хэсэг нь болохоор хүн бүхэлдээ ингээд хорт тавтар тусчаад ингээд имлэгт байхад ингээд хаанагаага хил мэл гээл ингээд олон нийтийн нүдэн дээр үнэ хил мэл гээл ингээд амар пүүшлээд байгаа. Тэгээ тэр нэг айгу таалагдахгүй байна. Энэ хүн ингээд зүгээр чимээгүй өвдөж болох уу гэдгсэн нөгөө тал нь болохоор Кейт Миддлтнийг хорт тавтартай гэснээс хойш ингээд бүр үзэгч нар ингээд бүр хоёр хуваагдсан. За нэг нь болохоор ингээд Кейт Миддлтон ингээд өвчтөй байхад ингээд одоо нөгөө баг нөгөө нас орсон хүний ясыг үнэлцүүлнэ гэдэг шиг ингээд өвчнөдөө анхаарах ёстой хугацаанд нь ингээд хаанагаага хэл нөхөр чин араараа тавьсан байна. Гэр бүлийн авраач яацын ийцээ өөр асуудалтай юм уу гэд ингээд баг нөгөө амар ингээд стресстүүлээд байгаа. Тэгээд өвчин гэдэг чинь биш үү те. Хүний эрүүл мэнд гэдэг бол хүний ингээд бүр хамгийн нууцлах ёстой юмны бүр нууцын нууц ах ёстой. Эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн бүр ингээд нууц одоо эмнэлэгт ингээд очингууд ерөөхдөө баг гэр бүлийнхэн дотны эхнэр нөхөртөн ч хүртэл өөрийнх нь мэдээллийг ингээд өгдөггүй гэх юм уу. Тэгээ ийм нууц ингээд эрүүл мэндийн асуудлаа бүр интернетээр ингээд дэлхийд даяар зарлж ярих хүртэл нь ингээд интернет дээр байгаа хүмүүс ингээд энэ хүнийг одоо хатсан шалаа ингээд ийм байдалд орууллаа. Хүмүүс ямар муухай юм бэ? Зүгээр ингээд өвдсөн хүнийг ингээд чимээгүй ингээд тий мэдээ гарахыг хүлээгээд байж болохгүй юу гэд ингээд бухимдсан. За нөгөө тал нь болохоор Кейт Миддлтон ингээд аль хэдийн өгцсөн байна. Энэ бичлэг бол хуурамч байна. Энийг химэл оюун ухаанаар хийсэн байна. Тэгээд Кейт Миддлтон худлаа ярьж ийн гэд тийм ингээд одоо сэтгэл байгаа. Хүний эрүүл мэндийн мэдээлэл өвчний түүх гэдэг чинь ингээ хүний хамгийн чанд нууцлах ёстой зүйл хэвгүй. Энэ мэдээллийг ямар ч эмнэлгийн байгууллага одоо тухайн ингээд өвчтний зөвшөөрлгүйгээр хүнд ч шийрлэхгүй байхгүй. Гэр бүлийнхэн гишүүнд ч гэсэн ингээд одоо өөрөө ингээд нэг эмнэлт очингууд ингээд цаас мас бөглөлт юм а гэр бүлийн гишүүндээ шийрлж болох юм болох уу гэд. Тэг ер нь бол ийм ингээд одоо ёс зүйн ингээ асуудал байгаа байхгүй. Тэр хүн өвдчөөд өвчнөө ингээд тий давахын тулд сэтгэл санаа тайван байх ёстой. Гэр бүлдээ ч бараг зарим шээрлээгүй ингээд хүмүүс байдаг штий. Гэр бүлийнхаа санааг зовооч нь гэр бүлийн санаа зовх юм бол өөрөө дагаа санаа зовно. Энэ нь эрүүл мэндэд нь муу. Тийм учраас ингээд сэтгэл зүй ингээд тогтворгүй байх юм бол өвчин нь улам ингээд сэдрэх ч юм уу те. Тэгээд иймэрхүү асуудлууд ингээд тохиолддог. Эрүүл мэндийн нууц бол ингээд тэр чигтээ нууцтай байх хэвээр. Тэгээд Кейт Миддлтоныг бүр үнэхээр ингээд дэлхийд даяараа баг доромжллоо. Яагаад гэвэл Кейт Миддлтон бүр ингээд хүчээр албаар бүр ингээд ордны одоо бүр ингээд зөвшөөрөлтөөр би ингээ хорт тавдартай гэдгийг ингээ зарлах ёстой боллоо. Яагаад ингээд хүнийг ийм байдалд оруулж байгаа юм бэ гэж маш олон хүмүүс ингээд шоконд орж байна.
Нэг хүн ингээд бичлэгийнхэн доор комент хийчихсэн. Би бас ингээд хор тавтартай гэдгийг мэдээд хүүхдүүдтэй үнэхээр хэлмээргүй байсан. Ийм ингээд хүнд мэдээг хүүхдүүдтэй хэлэх байтугай одоо ингээд бүх дэлхийн нийтээр ингээд зарлж байгаа нь яг үнийг хэлэхэд ингээд маш их зориг шаардж байгаа асуудал байна. Тэг танд баярлалаа гэтгсэн. За интернетээр Кейт Миддлтоны энэ сая 24 онд гаргасан бичлэг ингээд худлаа байна гэдэг байгаа. Хор тавтар тусаагүй наачин бүр аль хэдийн өгцөө хүн байна. Хиймэл оюун ухаанаар бичлэгийг нэг янзлаа хийцэн байна. Аль 7 жилийн өмнөх бичлэг гаргаж ирээд яг адилхан цамцтай, адилхан орчинд яг ингээд нэг цэцэг навчтай юм ногоон орчинд ингээд байгаа бичлэгээс нь одоо аваад ингээд хиймлэр хийчихжээ гэж яриад байгаа. Миний бодлоор магадгүй яг өвдсөн бол үнэн бах. Тэгтээ өвдсөн хүн ч одоо мейкап энэ төр хийгээл ингээд бүр дэлхийн нийтээр эн чинь бас ингээд зүг зүгээр юм шиг ингээд сууж чадахгүй шүү дээ. Бас магадгүй ингээд тий хүнд байдалтай эмнэлгийн орон дээр хөвтөж байгаа ч юм билүү. Тэгээд хиймэл оюун ухаан ашиглаад бас ингээд юмыг ин жоохон нүүр царайг нь аятайхан харагдуулаад янзалцсан байж магадгүй л гэж би бас бодож байна. Тэгээ эмнэлэгт байгаа хүнийг ингээд яг одоо байгаа царайгаа харуул энэ төр гээл тий хүмүүс ер нь бол бас айгүй хитрхи ингээд одоо интернет орчин хөгжих тусмаа хүний хувийн орон зай гэдэг юм бүр ямар ч ингээд байхгүй болгочихжээ. Хүн ингээд одоо олон нийтийн дээр байх ёстой хүн мөн Кейт Миддлтон бол тэгтээ бас тий зарим ямиг нууцлаад чимээгүй байхад яг ямар ингээд алдаа гаргаад буруу юм хийгээд байгаа юм болоо. Үнэхээр ингээд нүүр царай амар болцсон туурцсан хэцүү байгаа ч юм билүү тий. Энэ үед ингээд гараад ирмээргээ шаардаад байгаа амар асуудалтай байна. Хувийн орон зайг нэрийг бүр ингээд алаа иччихээ. Монголд ч эхэлтгүй дэлхийд аа.